Сайн бацхан уу та бүхэндээ. Наад минь төргий. Сайхан наадцгааж байна уу? Сайхан цусцгааж байна уу? Бид өнөөдөр айлд зочноор үргэлжсэн. Манай зүсгийн төрс өдөр. Тэгээд явж байна. Айлын зүсэн рүү ийм газар явж байна. Би 3 хүүхэдтэйгаа. Нөхөр маань өнөөдөр завгүй учраас би тэд явж байна. Орой ирж би тэдийг авч магадгүй. Аюу гоё дулаахан маань. Ийм шинэ хороололт явж ийн. Take a look around you, everything is changing, everything we know, it won't be the same, cause it's just like you say, that's the way love is. Төнгөс ажиллангаас ирээд авчирсан цэцэн дээр ийм гоё композиц хийгээд байж байна. Энэ болохоор хатаасан цэцгнүүд байгаа. Цэнхрэн цэггүүри. Энэ болохоор ягангтай, энэ болохоор юм шар өнгөтэй. Тэгээд цавныхан гадуур ийм органик утсаар чимэглэл хийлээ. Англиар лили гэдэг. Манай төслөн дээр ийм улаан бас ягаан ургадаг байгаа. Нөхөр маань тарьсан. Тэгээд ийм бас цагаан цэцэг төслөнээр ургадаг. Ургацаа ургаад ирлээ өнөөдрийнхөө огурцыг. Тэгээд энд миний салааднууд ургаж байна. Хөрж байгааз. Вау, нөхөр маань надад өнөөдөр ийм гоё гинтийн бэлэг барьсан. Ажлаасаа эрэхтэй. Бид хоёрын танилцсны 9 жил болж байгаа. Төнгөдөхгүй. Вау. Ийм брэнд их. Russian Premium Class. Гинэ. Ийм гоё. Одоо өмсөд гадаа гоё зураг авахулж байгаа та нарт хараална за. Петралны нуан. Зүв давуу. Зүв давуу. Дотроо юм давхар материалтай гэрэлтэхгүй. Гэтэ нэлээд зузаан давуу байна. Тэгээд хамгийн ихний ээлжинд гараараа угаах юм байна. Тэгээд дараа нь машинд доож болно. Бага температур дээр. Ийм бүстэй, энэ хажуугаар цэглэхантай ийм бүстэй. Яг тайлаар таарсан. Тэгээд энэ жил ийм квадратны буюу дөрвөлжин ингэр модонд орж байгаа. Вау. Гоё. Амар баяртай. Нэг найз маань төрсөн өдөр бүтэн санд. Тэгээд би ийм шорт бэлэглэх гээд авсан боловч өмсөж үзсэн чинь надад яг таарж байна. Тэгээд надад баг арай богиндох шинжтэй байна. Тийм болохоор найзд маань бүр багтах байх гэж бодож байна. S номерыг асууг нь над шиг туранхаа. Гэхдээ намайг бол хамаагүй өндөр учраас тэгээд ийм цэвэр даам материалтай. Өнгөний хувьд бол ийм хаки гэсэн өнгө байгаа. Ногоондоо ийм. Тэгээд уг нь айгүй гоё шорт. Тэгээд өөртөө үлдээх үү эсвэл ч гэсэн бэлэглээд үзэх үү гэж бодож байна. Тэгээд таарахгүй шал тийм яа. Хэрвээ таарахгүй бол арай өөр бэлэг сонгох юм уу гэж бодож байна. Ийм гоё цэвэр даун шорт. All the pretty birds and the flowers in the window, staying for the summer, gone in the winter, birds fly away, that's the way love goes. But I'm still here, I told you I ain't going nowhere, I'm still in love with you, 'cause nobody sees me the way you do. You keep me strong, so every day I'm holding on. Я тут близко подошел. Чөлтөр Флоренсээс ирсэн 3 харьцааг би ванны өрөөнд цохон онгорхоо хонуулсан байгаа. Өнөөдөр задлж үзье гэж бодож байна. Энд миний захиалга байх хэвээр. It will be you and me again, just the two of us again. Oh, oh, oh. Yeah.
'cause you left me. You don't need to tell, 'cause I know you had your reasons. Everybody does. That's the way love goes. Baby, you know where to find me. I will still be waiting for the sunrise, even when it's raining. As for tomorrow, nobody knows. Just remember that I'm still. I told you I ain't going nowhere. I'm still in love with you, 'cause nobody sees me the way you do. Вновь о том, что день уходит с земли, час вечерний спой мне. Этот день, быть может, где-то вдали мы не однажды вспомним, как прозрачный месяц плывет над ночной прохладой. Лишь о том, что все пройдет, вспоминать не надо. Лишь о том, что все пройдет, вспоминать не надо. Все пройдет, и печаль, и радость. Все пройдет, так устроится. Өнөөдөр бороо ороод гадаа өдөржингөө гэртээ хийх ажилгүй учраас би ийм даам уутнууд ойлоо. Дэлгүүрээс зориулалтын вафлын даав аваад натуральны 100%. Тэгээд ийм натурал утаснууд аль дээр авсан байгаа. Декор хийх гээд гэртээ иймэрхүү. Тэгээд ийм натурал утаснууд ашиглаад оёод дээгүүр нэм хаалт хийсэн байгаа. Амын бодог гэсэн үг, амын хумж. Тэгээд хамгийн дурн энэ яг тийм мөрчгөр байгаа юм гэвэл яг дөр өнгөтэй байгаа юм гэвэл энийг Вовко исэн. Энэ гурвын би исэн. Юм ой чаддгүй юм чинь. Энийг Вовко исэн. Тэгээд Вовко гэх болохоор ийм ногоон өнгөтэй би ванны өрөөнд ашиглана гэж бодож байна. Угааж эндүүдэд яг л манай ванны өрөөнд дандаа ногоон цагаан өнгөтэй мебель декорнууд байдаг. Галтгоонд болохоор ийм цагаан, тэгээд ийм натурал бор өнгөтэй байдаг учраас ийм гурвыг галтгоонд ашиглана. Бас галгарууд хэрэглэхгүй тулд зах руу хүнсэнд ч юм уу гарахтаа авч яваад тэгээд ирээд гараараа угаах бах. Гараараа угааж эндүүдэх бах гэж бодож байна. Тэгээд ямар ч үс ягаад цагаан өнгө сонгосон гэвэл би ерөнхийдөө галтгоогоо дээр та бүхэнд харуулж хата ярьж исэн манайх скандинавский минимализм гэдэг стил баримтлахыг хичээлж байгаа гэд. Тэгээд галтгоонд зохицуулж юм уутнууд байсан баа. Тэгээд юм уях дургуйч гэсэн ядаж сүүл нь харахад сэтгэл ханамж өндөр байх зорилготой ингэж хийсэн байгаа зүгээр ээж хар гэж таад. You keep me strong, so every day I'm holding on. It will be you and me again, just the two of us. Again, told you I ain't going nowhere. I'm still in love with you, 'cause nobody sees me the way you do. You keep me stronger. Энэ миний баг хамгийн удаан бичсэн блог байх. Энэ төгсгөлийн хэдэн үгийг бичиж дуусгах гэж би өнөөдөр жингөө юм боллоо. Та нар ногноор Facebook дээр ямар гоё ярьстай ингэдээс одоо энэ миний яг будаг байгаа царай. Тэгээд өө ихтэй дээрэс нь сүүлийн үед ярьсан дээгүүр юм гараад бол тээ. Ямар нэг юмтай холбоотой авах мах идэж эхэлсэнтэй холбоотой байж магадгүй. Мах идэг байж байгаа. Тэг өнөөдөр гадаа амирх бороо ороод яг капучино уухад тохирсон өдөр байна. Гэртээ битэд өдөржингөө гадуур гараагүй.
Тэгээд саяын та бүхэнд харуулсан нууднуудыг ойчаад та яг сэрхээр бидэд цайгаа уугаад байж гин. Хүүхдүүдтэй бүгдэнд нь капучино хийж өгчөөд. Яа сайж өг. Яасан. Тийм байна. Тэгээд ойрд блог ороогүй байгаа мэдж байгаа ерөнхийдөө жоохон зовгуулгаа да хүүхдүүдтэй өдөржингөө хүүхдүүдтэй гэртээ хахад тэгээд ерөөсө блог бичих боломж ерөөсө олдохгүй байна. Тэгээд нэг юмэрхүү. Тэгээд дараагийн блог хэзээ орохыг бас яг сайн хэлж мэдгүй. Ямар ч гэсэн би Clarence Russia зохион байгуулж байгаа beauty марафонд оролцож байгаа. Тэгээд марафон нь 3-7 хоног үргэлжлээд дуусна. 7 сарын 22-нд дуусна. Дуусахаар нь би ямар ч байсан нэг маш дэлгэрэнгүй бичлэг марафоны талаар хийгээд тэгээд ямар буудалд ямар техник ашигласнаа та бүхэнтэй тусдаа буудалтын бичлэг хийж хуваалцж болно. Эсвэл нэг бичлэгт дэлгэрэнгүй оруулаад хавсаргаад явуулж бас болох байх гэж бодож байна. Би тэгээд ганц 2 зураг одоо энэ марафоноос энэ дээр төр зур оруулчих. Энэ дээр юм энэ дээр та бүхэн хараарай. Тэгээд хэрвээ сонирхолтой бол Facebook group дээр зургнууд орж байгаа. Тэндээс орж үзээрэй. Тийм байна. Тэгээд шинэ форматын хувьд одоохондоо жоохон завгүй байгаа учраас мэдээлэл цуглуулж амжаагүй байна. Ямар ч гэсэн нэг юм амлчаал тэгэл тэрийгэ хийхгүй байгаа та бүхэн бас үжлээрээ. Тэгээд би өдөржингөө гэртээ байсан болохоор нэг аимшигын царайтай. Ямар ч гэсэн энэ блогийг дуусгах гэж одоо дороо дэрлээ бараг 10 хоног бичиж байна. Тэгэхээр дараагийн блогоор эргээд уулзцгаая. Та бүхэндээ сайхан наадцгаагаарэ. Эрүүлийн их хамгийн сайхан бүхний хүсэн өрөө. Тэгээ хамгийн гол нь надтай хамт байдагт маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд амлсан ясаар зарим нэг шинэ бичлэгүүд орно. Яг хизээ гэдгийг нь одоо сайн хэлж мэдэхгүй байна. Тэг ямар ч байсан төвчээртэй хүлээгээд төвчээртэй бичлэгээ үздэгт маш их баярлалаа. Баяртай. Just the two of us again.